хүүхдүүдээ. Дахин нэвтрүүлгийнхаа шинэ дугаард тавтай байрал. Би хөтлөгч Сарна байна. Хөтлөгч Наран Салга байна. Өнөөдөр хүүхдүүд та нартай олон сонирхолтой зүйлсийг үзүүлэх болно. Наран Солонгоо, чи робот гэж мэдхүү? Мэднэ. Би дээр нэг тэмцээнд явахдаа Бээжинс руу яваад Universal тоглоомын парк руу яваад тэгээ бас робот харсан. Ямар өнгө төрхтэй робот харсан бэ? Улаан, шар, хар. Чи харсан уу? Би нэг кинон дээр харж байсан. Би бас хоёроо харж байсан байна. Би бас нэг ресторанд орж байхдаа бас нэг робот харж ирсэн. Би өнөөдөр явж байхдаа би харсан шүү дээ. Амар том робот. Робот яг юу хийдэм бол? Харин юу хийдэм бол? Хүний хэлсэн даалгавруудыг биелүүлдэг баха. Энэ талаар өнөөдөр мэдэж авцгаая. Робот гэдэг бол хүн шиг бодож, хөдөлж чаддаг машин биш. Харин хүнээс өгсөн зааврын дагуу ажил хийдэг ухаалаг төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл робот өөрөө дуртайгаараа биш, харин програм буюу зааврын дагуу ажилдаг. Жишээ нь чи робот тоос сурагчийг харж байсан уу? Тэр шалаар явж тоос соруулдаг. Гэхдээ тэр өөрөө шийдээд биш, харин дотор нь байгаа програмын дагуу энд яв, тэнд эрг гэж ажилдаг байна. Роботуудыг хүмүүс яагаад бүтээдэг вэ? Хүнд хэцүү ажлыг хийх, аюултай газарт ажиллах, хүний ажлыг хөнгөвчлөх. Жишээ нь гал сунгагч робот гал дотор орж ажиллаж чаддаг. Харин эмч нар заримдаа робот ашиглаж маш нарийн хагалгааг хийдэг. Мөн үйлдвэрт робот олон зүйлийг хурдан алдаагүй угсардаг. Зарим робот бүр бидэнд туслах зориулттай байдаг гэдгийг та нар мэдхүү хүүхдүүдээ. Гэр цэвэрлэн, хоол зөөж өгнө, бараа хүргэж өгнө. Тэ робот хүн шиг бодож, мэдрэх чадваргүй. Тэд баярлахгүй, бас уурлахгүй. Зөвхөн өгсөн даалгаврыг л гүйцэтгэдэг. Тиймээс робот бол бидний оронд ажил хийж өгдөг ухаалаг туслах гэж ойлгож болно. Хүмүүсийн хийж чаддаггүй зүйлсийг бас робот хийдэг байх нь. Бас хүмүүсийн хэлсэн зүйлсүүдийг хийдэг байх нь шүү дээ. Тэгээд роботонд тарих бас зүрх байдгүй. Хотод байдгүй байлээ шүү дээ. Харин тий. Тэгэхээр робот ч сэтгэл зүрэхгүй болохоор хүмүүс биднэр шиг ойлгохгүй, уурлахгүй, гомдохгүй юм байна шүү дээ. Тэгэхээр тэр робот ч хүний ажлыг хөнгөвжлөж, хүний хийж чадахгүй юм хийж, бас гэрийн цэвэрлж, хоолыг хийж, олон зүйл хийдэм байж шүү дээ. Би ресторанд орж байхдаа тэр робот хоол зөөж өгч ирсэн шүү дээ. Хүмүүс зохиодог гэж боддоо. Хүмүүс оюун ухаанаараа зохиож, тэр робот хүмүүсийн завраар ажилладаг юм шүү дээ. Тэгвэл надад робот байдаг бол гэр цэвэрлээл, хоол ундыг маань хийж өгөөл. Гоё ах та. Хоолыг чи хийж өгчөөл, чамд зөөж өгөөл. Тэгэл гоё ах та тий. Тийм шүү. Ирээдүйд бүр ухаалаг роботтой болох байхаа. Ирээдүйд ухаалаг робот нь усанд хүрсэн живдэрэхгүй байвал илүү технологи байна шүү дээ. Тэгээ бас царайнд гарч ирдэг гоё робот байх бах та ирээдүйд. Өнөөдөр сая роботыг ямар ач тустай, дээрээс нь ямар юунд ашиглахыг мэдэж авлаа шүү дээ хүүхдүүдээ. Тийм ээ, одоо хэдүүлээ амьтныхаа буулан руу орцгоё. Наран Солонгоо, би сая ирж байхад тэнгэр дээгүүр зөндөө олон шувуунууд нисчихсэн. Хаашаа явж исэн бол? Харин долоо орноос буцаад ирж байгаа юм байх та. Харин тийм ээ, одоо гадаа дулаарж байгаа шүү дээ хүүхдүүдээ. Дээрээс нь намар буцаа явцдаг. Яах гэж буцаж явд юм бол?
хүүтэнд дараад хөлцчихэн шүү дээ. Тэр дулаан орлоо явдаг шувуунууд нүүдлийн шувууд. Тэгээд бас тэр дулаан оронд амьдардаг шувуунууд нэг шувуун усанд хүлцсэн. Тэгээд нөгөө шувуун тэрийг явъя л да гэж дуудаад тэгэд нөгөөх нь яваагүй байсан шүү. Дээрээс нь өвөлжөнгөө тэнцэнэ хүлцсэн. Тэгээд нөгөө тэр шувуун найзаагаа дуудаад тэгээд бусад шувуунууд явцсан. Шувууд намрын сүүлээр хүйтэн газар амьдрах боломжгүй болохоор дулаан газар руу нисдэг. Үүнийг шилжилт хөдөлгөөн гэж нэрлэдэг байна. Хүйтэн үед хоол хүнс ховор болдог. Жишээ нь шавж, үр жимс багасдаг. Мөн салхи цас их болж хүйтэн усанд амьдрахад хэцүү болдог. Тиймээс шувууд дулаан газар руу нисэж хоол хүнсээ олж амьдрах нөхцлөө хадгалдаг байна. Хавар айжмаар дулаарч эхлэхэд ой модод ногоорч, шавж, үр жимс дахин олдоно. Тэгэхээр шувууд буцаж ирж өдөөрөө үүрээ барьж үр төлөө өсгдөг. Жишээ татаж үзье хүүхдүүдээ. Чи өвөл хүүтэнд хоол олж идэж чадахгүй бол дулаан өрөөнд суудаг шиг шувууд ч мөн дулаан орчинд өөрсдийгөө авч явж хавар эргэн ирдэг. Зарим шувууд хэдэн мянган километр нисдэг байна. Жишээ нь инхри хун нь жил бүр хойд туйлаас өмнөд туйл хүртэл нисдэг. Нийт нислэгийн зайн ойролцоогоор 70 мянган километр хүрдэг байна. Энэ нь дэлхийг бараг 2 удаа ниссэнтэй тэнцдэг. Намар хүйтэн туйл руу нисч хавар буцаж ирдэг. Ингэж нисгээд биеийн энерги чиглэлээ мэдрэх чадвар дулаан нөхцөлийг зөв сонгох хэрэгтэй болдог. Хүүхдүүдээ та нараас одоо би нэг асуулт асууя. За. Шувуу яагаад намар яваад хавар буцаж ирдэг вэ? A хариулт өвөл хоол хүнс ховор болдог учраас. B хариулт тэд нэр нисэх тасгал хийдэг учраас. C хариулт шин дуулмаар санагддаг учраас. Асуултад хариулаарай. Шувууд яагаад намар дулаан газар руу нисдэг вэ? A хариулт хүйтэнд хоол хүнс ховор болдог. B хариулт нисэх дасгал хийх гэж. C хариулт шин дуулмаар санагддаг. Мэдээж зөв хариулт бол A хариулт. Би шувуудыг намар яваад хавар буцаж ирдэг л одоо л ойлгож байна. Шувууд хавар болж байгааг дулаарж байгааг илэрхийлдэг юм байна шүү дээ. Би харих замдаа шувууд ямар шувууд буцаж ирж байгааг заавал харах болно. Нахиа хөтөлбөртэй хамт байгаа үзэгч хүүхдүүдтэй баярлалаа. Одоо дараагийн булангийг маань зочлоорой. За хүүхдүүдээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн маань задлах тоглоом бол энэ. Гоё оёох тоглоом байгаа. Би энэ ягааны намаар нэ. Хоёлоо тэгвэл хайжуулаад авд. Тий, за тэгье. Хай чулуу дав гурийн айлан дэлэх вэ ус мус цас 1 2 3 за Монголоос 3 хай чулуу дав гурийн айлан дэлэх вэ ус мус цас хай чулуу дав гурийн айлан дэлэх вэ ус мус цас За хай чулуу дав гурийн айлан дэлэх вэ ус мус цас. За чи яагаад нэ? Мэдээж та нар яаж хийхээ мэдгүй байвал ард нь QR код байгаа. Тэгээ QR кодоо уншуулад зааврыг аваарай хүүхдүүдээ. За өнөөдөр задлацгаая. Энийг задлаа. За. Хөрөг. Би доторхой. За юу харагдваа? Би задлаа. Нэг юу дүүлэлтэй. Амар том. Оо юу вэ? Энэ дотор нь дахиад байна. Юу вэ? Дахиад биш. Оо ямар зүйл юм бэ? Хөвгөн байна. Хөвгөн дотор нь юу чахгүй.
Яагаад нэмэ? За. Тэгээ энийг юм шийдэж. Би энэ цэврийг авна. Би шарк авна. Хүмтэй юм байна дотроо. Энэ хоёр нь нөгөө. What? Ингэж хийх юм. Ингээд энийг ингээ хоёр нь. Энэ хүмнүүд амар зүйл. За хүмнүүд дараа нь бол. Энэ юу юм бол юу вэ? Энэ яг юу вэ? Энэ наадаг юм байна. Наадаг энэ чинь одоосонтой. Энэ яа юу вэ мэ? Энэ яа. Надад ямар жоох юм бэ? Ваа, тэгтээ юу байхгүй юм шүү дээ. Ойдог. Ийм юм байна нэг үдээс шиг юм уу? Хөөе. Надад шиг юм байхгүй шүү дээ. Надад зөвхөн ийм юмнууд байна. Нүд нь тэгээд би өөр төрлийн задлаа. Нүд нь байна. Энэ бас Stormers-тэй гоё юм наад юм бэ. Ой энэ ямар юм яадаг юм болоо. Энэ наадаг юм байна бас. Энэ бас юу бас сонирч гэх юм. Сонирхолтой. Тийм юм байна. Яг энэ шиг хийнэ. Энэ чинь сэхлээ. Дотроо хүнтэй юм байна. Тач би энэ хүлээд бодлоо. За би оёо тэхэллээ. Окей, ингэ энд шараад. Тэр ийм төрлийн амар юмтай. Энэ юу юм болоо? Наа чи наадаг юм байсан. За ямар ч байсан энийг хийчлээ. Надад ийм юу гарч ирэх шүү дээ. Бүгдэн дээр нь заавар байгаа юм биш үү? Манайха дотроо ийм заавартай юм шүү. Бас ийм заавартай. Сайн дотроо гурван төрлийнхаа бүх заавар нь. Ингээд ийм юмнууд нь чи ягаан энэ харна би энийг харна би ингээ харчих гэхгүй. Хоёул байраа зөвлөх юм байна. Энэ чиний хана. Энэ минийх биш. Энэ чиний хаа нөгөө ам чинь харалтаа энэ хардаа. Тийм байна. За би энийг оёо тэхэлсэн гэсэн чи би буруу хийчих. Жахан бас хөдөлмөр шаардах юм байна. Өмнөх дугаарыг бас тоглоомнуудаас хамгийн хард нь хөөе бэ учрыг нь олохгүй. Энийг яаж хийх юм? Ингэж хийх юм. Ингэж яах юм хата. Би ч чи буруу хэлсэн. Ингэж яах юм бэ? Ажиллахгүй. Чи хоёр чадчих нь уу? Чадж байна. Хоёулаа жоохон ойжгаад одоо жоохон байжгаад ойжгаад хөнгөө шүү за. За тэгээ чи юм ойжсэн юм уу? Ойжсэн ш. Би нэг аавынхаа урагцсан макийг ойжсэн. Хэдэн настайгаас ойжсэн? 7-6 мургаа тахта. Сая би нэг саяхан алчуураа сая ингээд жоохон алчуураараа тоглож байхад алчуураа ураад олж ирсэн. Ойжсэн юм аа? Түрүү жил юм уу? Хэдэн лээ? За баг 6 нас тахта. Тэ. Ойжсэн. Хөө ачуу. Хамгийн их би юу ойжсэн бэ гэхээр дэрэлж унтдаг гөлийн яахгүй дэр. За. Дэрийнх нь юу гөли гэд хилээд байдаг би. Тэгээд тэр маань урагдаад тэгээд тэрийг ойжсэн. Хамгийн анх. Яна юу ч вэ? Даанч би ойсон чи тэр нь ингээд бүр амар том задраад тэгээ. Хэрвээ юм ойж чадахгүй хүүхдтэйвэл энэ тоглоомыг аваад ойж сураарай. Энэ тоглоомыг хаанаас авах вэ гэхээр Наран Kids дэлгүүрээс авна. Бүх салбаруудаар зарагдж байгаа шүү хүүхдүүдээ.
дээрээс нь ганцхан энийг зарахгүй ардаага ийм их тоглоомнуудыг зардаг. 50-аас 60 төрөл байдаг юм шүү. Байдаг шүү. Таны нэг 10 6 мургаан төрөлтэй авах гэж бодсон уу? Үгүй шүү. 50-аас 60 төрөлтэй. Та нарын арьсанд ямар ч та нарын арьсанд ямар ч харшил өгөхгүй хоргүй материалаар хийгдсэн эко бүтээгдэхүүн наранслангоо. Чи нарангийн дэлгүүр дээр очсон штэ. Тэгэхэд амар их тоглоом байсан уу? Амар инээс олон их. Бүр бараг 100 гаруй тоглоом байсан баха. Миний төсөөллөөр. Тий. Чи өдөржин дэлгүүр хийсэн үү? Би өдөржин дэлгүүрсэн шүү дээ. Тэгэхэд ямар байсан чамд? Үнэхээр гоё жаргалтай байсан. Тэр тоглоомноосоо бол бүр ядраад. Тоглоом тоглож байхдаа чи үйдсэн үү? Уйдаагүй. Үнэхээр гоё байсан. Unbox хийгээд тэгсэн чи одоо чи 2 дахь unbox хийж гинөө. Би нэгтэй unbox хийж гинөө. Ити. Та амийн дээр наах юм байна. Бонго би Одоо хийнэ. Жого жижигрүүлчих. Бол яг хийгээ даа гэж бодчихсон. Тэгж мартчих. хүн амар гоё юм бэ. Хөвөнгөө хийлээ. Яарч ч бүр амар идэ сүрчтэй. Хүүхдүүдэд та нарыг энэ тоглоомыг авал илүү гоё юм биш үү? Та нар хүнэн зөөлөө. Гояна энэ хүнэн хитэрсэн үү? Мачи чамайг өхнэ. За одоо ийна. Чи хөнгөө игээд дууссан уу? Дууссан. Бараг оё дуусчлоо. Би оё дуусчих шээ. Хамгийн гоё тоглоом. Бас Тоглоом зардаг дэлгүүр. Угаасаа л тоглоом дэлгүүр шүү дээ. Чи бараг оё дуусчлаа тий. За. Энэ болсон. За. Энэ зөвлөгөө одоо би юм аалаа. Чи ангид мангид дээр багшчаа зүүх завчраад юм аяарэ гэж хэлжсэн үү? Хэллээгүй. Манай ангийн багш нэг ямар хичээл дээр илээ? Дүрслэг хурлаг дээр зүү авчраарэ гэд маргааш нөгөө дүрслэг хурлаг орох байсан. Тэгээд авчраарэ авчирсан чинь юу хийсэн гэж бодож байна? Битгүү. Ямар гоё юмс. Ямар ч нэг юм ойсон. Манай багш нэг юм авчираад өөрөө нэг юм авчираад тэгээд тэрийг оёод яаж гэж үйт. Тэгээд ямар ч ойсон. Оёод тэгэд амар гоёсэн шүү дээ. За, нүдийн наацсан. Чи ямар хурд юм. За уяа дуусчих. Одоо энэ яаж яах вэ? Хайчлах уу? Хаачлахгүй. Энэ юу нэгч багцчлаа те. Үнэн. Гэтэ сая амар инээдтэй боллоо. Энэ хүүн гарч ирээд чинийгээд. Ямар хэвээ хийж байгаа. Яа, энэ төрөйтэй шүү. Ийм их хүн биш. Ямар зөөл юм хийж яхад. Унтчихгүй наад гэж ирлээд. Үе сэрчээ. Хичээлдээ байл та. Юу хичээл. Үе гайхсан байдлаа харж шít. Нара. Гайхсан байдал. Хамарна. Энэ хамарна. Ямар сахалтай юм бэ? Тэгэд энэ аман.
Хамар нь яаж харах юм? Хамар нь ингэж харна. Зүгээр л нэр хүүхдүүдээ тоглохоос гадна илүү их юм сурч мэдэж авна. Дээрээс нь юм аяад тэгээд Аялалчин болохыг хүсвэл энийг аваад тэгээд энийг одооноос бэлдээд ингээд аялалчин болох юм ингээд одооноос бэлдээрээ хүүхдүүдээ. дээрээс нь юм зурах, будах гэд зөндөө олон юм сураад яаж болно? Тоглонгоо сурж болно. Нэрээ зурхын юм хар юм дээр нэг хизээлээ нэг нэвтрүүлгээр та нарт хэлсэн шүү дээ. За би ямар ч бас бэлэн болтлоо. Инженер нэг от. Чимнийхийг авсан шүү дээ. Хүүхдүүдээ ийм гоё боллоо. Харин тийм минийх ч гэсэн ийм гоё боллоо. Гэтэ Багшаар оюун сонгүй. Хартаа. Ийм гоё боллоо. Тэгтээ чинийх ямар гоё юм бэ? Ийм од модтай ингээд ийм одтай. Минийх нөгөө наран солонгын ганцхан одтай. Хөөе, тэгтээ чинийх гоё юм аа. Би чинийхийг жаахан тэгсэн гоё болгоод байгаа заа юу. Чи нэг гүцэд ойсооч. Ойс юм уу? Ойсон. Яа миний гарыг. Уучлаарай. Дээрс нь хүүхдүүд энэ чанаа заавар нагаа шүү ингээд энэ байна. Гэтэ одоо энийг яах вүлээ санаа. Цүнхнээсээ үүрж олно. Бас найздаа бэлгэлж олно. Хүнд төрсөдрөөр нь бэлгэлж олно. Цүнхнээсээ үүрж олно. Тэгээд яаж хамаагүй болно? Найздаа бэлгэлж олно гэхээр би чамд энийг бэлгэлчихье. Тийм үү? Тэгвэл би ч гэсэн чамд бэлгэлээ. Энэ юм гоё 8 ногоон өнгөтэй юм чи. Баярлалаа. Хойлоо тэгвэл цүнхнээсээ зүү шүү за. За. Хойлоо ер нь нэвтрүүлгээ өндөр шүүнэ за. За тэгье. Тэгэл та. Хойлоо энийг гэртээ очиж байгаа цүнхнээсээ зүүнэ те. Тий. Хүүхдүүдээ энэ үрээд манай нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Түр баяртай.